За энэ бол 1990 онд одоо уран бүтээлч тэгээ хурц гэрэл гэдэг хүний анхны хийсэн Жакак хөөмөл. За энд бол Чингис хааны дүрийг мэдээ монголжуу гаргасан гэж одоо судлаачд үздэг. Тэгээд Америкийн улс орны зүйчид бол ер нь иймэрхүү дүр төрхтэй төрслөх нь зөв юм гэсэн байдлаар National Geographic гэдэг нэг алдартай сэтгүүлийн нүүрэн дээр энэ зургийг тавьсан байна. Тэгээд тэрнээс хойш дэлхий дээр нэгэн төгссөн. Тэгээд тэр National Geographic гэдэг одоо дэлхий дээр нэртэй Америкийн газар зүйн сэтгүүл байгаа. Тэрний нүүрийг дан энэ зургаар юугаар эзлүүлээд нэг гаргасан. За Монголын нууц төвчөөний 89-р зүйлд Тэмүүжин хорцгоо болдгоос их дүү нарын хамт Бурхан албаны өвөр хүрлэг дотор урсах Сэнгүүр горхны хар зүрхний хөхнөрт ирж тарга зурм агнаж амьдэрсэн гэж бичсэн байдаг. За Монголын нууц төвчөөн дээр хар зүрхний хөхнөр гэдэг нууц төвчөнд тодорхой дурдсан байдаг. За тэгээд тэр хар зүрх гэдэг уул нь бол одоо бидний зогсож байгаа энэ уул байгаа юм. Тэгэхээр бор зүрх уулын дэргэд хэрлэнд хөхнөр бий, хойшоогоо мөнгөн хөл нуурын дэргэд сахирын уулын дэргэд хөхнөр бий. Тэгэхээр энэ хоёроосоо ялгаж нууц төвчөнд хар зүрхний хөхнөр гэж энэ уулыг нэрлж тодорхойлж нэрлэж ангилж нөгөө хоёроос ялгахын тулд ингэж нэрлсэн байдаг. Одоо өнгөрсөн 18-19 дэх зуунд шарын шашин их хүчтэй дэлгэрч бөөгийн шашныг дарангуулж байх үед хар нэртэй газруудыг бөөгийн хар тэнгэрийн одоо юу гэж бэлэг тэмдэг гэж үзэж хар нэртэй газруудыг өөрчилсөн. За тэр үед энэ хар зүрх уулыг баян зүрх гэж нэрлсэн. За одоо сүүлийн үед бол 90-ад оноос хар зүрх гэдгээр нь сайхан хэвшүүлж байна. За хар зүрхний хөхнөр гээд хүрлэх доторх гэж өөрөөр хэлбэл хонхор дотор өндөр дэнжтэй хонхор дотор хонхор газрыг бол хүргэн. Тэгээ Улаанбаатарын дээр ч гэсэн Дүнжин гарын хүргээд Дүнжин гарын өндөр дэнжийн доор байсан газрыг нэрлэж ирсэн. За хүрлэх доторх хар зүрхний хөхнөр гэж ингэж тодорхой заасан. Хөхнөр маань одоо энэ сайхан харагдаж байна. За энд бол Сэнгүүр горх ар сэнгүүр цэнхэр буюу Сэнгүүр горх гэдэг нь энд харагдаж байгаа. За өөр сэнгүүр бол одоо тэр мотто уулын цаавар явж байна. Ингээд энэ нурууны хоёр талаар нь хоёр цэнхрийн гол урсж ирсэн. Тэгээ сүүлд энийг замнаар жүдэг гэд нэрлэлчихсэн. За энэ хоёрын хооронд энэхийн салааг бол юмт гэд нэрлэлчихсэн. Ер нь шарын шашин их дэлгэрэх үедээ энэ хавийн газар нутгийг онцгой бичсэн үү яасан газар усны нэрийг маш хөөрлсөн. Энэ хойшлихыг бол одоо ламын өвлжөөний ингэр тэрний цаатахын ламын бууц энтер гэд ингээд нэрлэлчихсэн. Ингээд юмт юдэг энтер гэд нэрлэлчихсэн. Ийм түүхт газрын нэрийг бас өөрчлөх ийм хандлага бол манжийн тэр үед шашны далбаан дор маш цугуухан энэ одоо явж ирсэн. Ерөнхийдөө 1800 орчим уул ус толгодод, голцоо уул ус толгодод ийм төвд нэр өгсөн байдгийг. За одоо бол харин Монгол нэрүүдээ сайхан сэргээж байгаа. За энэ төлд байгаа юдгийн голыг ар цэнхэр гэж байсан тухай харин хүмүүс их бага мэддэг. За тэгээд Чингис хаан нөгөө тайчуудын нутгаас их зайдуу Хэрээдийн тойр лааны нутагт харьцангуй хоёр
энэ нутагт ингэж амьдарч суусан юм байгаа. Хар зүрхний хөхнөрт амьдарч байтал нэгэн өдөр дээрэм ирж 8 шар гахтыг дээрэмдэж одов гэд ингээд бичсэн байгаа. За ингээд 13 хоногийн турш хөөсөлдөж яваад 8 шар морой боорчин дэмжлэгтэйгээр ацарсан. За энэ тухай нуус төвчөнд Тэмүүжин 8 шар гахтаа ацархад Ихва дүү нарын сэтгэлийн зовнил тайлагдваа гэж бичсэн байгаа. Тэгэхээр дээрэмчний хойноос ганцхан явцсан байхад тэр одоо ээж дүү нар нь дээдийн зэргээр л одоо санаа нь зовно шүү дээ. Тийм учраас энд их дүү нарын сэтгэл амарлан баясалдваа гэж байгаа. Тийм учраас энд болохоор маш их чухал түүхэн үйл явдлууд болсон байна. Их дүү нар нь одоо сэтгэл санаа зовдож амарлсан байна. Тэмүүжинд хаан өргөмжилсэн байна. Их Монгол улс байгуулагдах үнд суурь энд тавигдсан газар байна. Ирээдүйд дэлхийн техник донцлогсон их эзэн Чингис хаан гэж нэрээ дуусгах газар чухам энэ газраас эхэлсэн ийм түүхэн чухал ач холбогдолтой газар. Эртнээс нааш энэ нутгийн тухай үлгэр домог өнөө хүртэл хүмүүсийн сэтгэл зүрхэнд тоногшин үлдэж амаас ам дамжин өнөөдрийг хүртэл их яригдсаар байна. За энэ бүлгийг бол нутгийн далаа донд хаан болдог гэж нэрлэдэг байсан. За одоо ч тэр нэр хэвээрэл байгаа бох. Тэгэхээр энэ хөхнүүрийн маань одоо тижээж байгаа гол их усүрний. Яг нь өвөл сасны усаар зам борооны усаар сэлбэгдэн л дээ нуур маань. За хамгийн гол их усүр нь бол энэ хаан болдог байна. Тэгэхээр энэ сайхан нуурыг одоо тижээдийнх нь гол цэг бол энэ л болдог байгаа. Тэгэхээр энэ бол нэг талаар залуу үед энэ болгийг үзүүлэхдээ туслыг хураавал далай болно гэдэг ардын зөр үгний одоо маш гайхамшигтай жишээ. Ингээд энэ газар бол эзэн Чингис хааны амьдралтай хамгийн одоо нягт холбоотой ийм газар. Энд бол галгуулнтай бадарсан төрийн ханы энд бол анх өргөмжлөгдсөн ийм чухал газар. Hila